CEO гэдэг юм уу, GS хоригдоо гэдэг юм уу, энэ шиг юм франчайз байх юм уу, яах юм. Тэгээд тухайн дэлгүүртээ ингээд танаа гишүүнчлэлд ороод ингээд явлаа гэхэд тэнд роялти төлөх үү, яах вэ? Бид нар хамтарч ажиллаж өөрөөсөө босгож байгаа л ийм төрийн бас байгууллага холбоо штэ. Тэрнээс биш ингээд үгүй нёгийгээ босч ирж ядчих хат нь гишүүнчлийн төлбөр төгөлж энийг аваад хэрэгэл мэргэл гэдэг энэ зүйлээс болио л гэж байна. Өөрөөсөө баах олон тусгаас инэрмэсэн байгаа штэ. Тийм угаасаа тийм бүр ингээд дарамтанд ороо байгаа штэ. Тэр чинь тэгэхээр тэр дарамтаас нь бид нар гаргалцъя гэж байгаа. Тэгээд гаргалцсныхаа хариуд одоо бид нар чинь энэ төрийн бас байгууллагаараа ямар нэгэн намд илсээгүй, ямар нэгэн сонгуулийн ажил хийхгүй, юу ч хийхгүй гэдэг бол амлаж байгаа штэ. Тэгээд бүр ингээд зорж байгаа. Тэгээд гаргаснараа бид нар яах гэдэг вэ? Хамтрал хийх гэдэг. Хамтрал хийхээр бидэрт ямар өгөөжтэй юм те. Ер нь бол бид нар энэ дэлгүүрүүдэд бол ямар нэгэн төлбөр хэмжихгүй. Та бүхэн манай нэг логог авч ашиглаж болно. Гэтэ та тодорхой 6 төрлийн стандартыг барьж ажиллаа л гэдэг зөвхөн стандартын шаардлагаар стандарт тавьж байгаа. Тэр стандартыг та мөрдөж чадж байгаа тохиолдолд та дэлгүүрийнхаа нэрийг авч ашиглаад таны борлуулалтууд нэмэгдээд яваад ах энэ боломжийг бид нар олж өгч байгаа. Ер нь тэгээ энэ стандартын нэг номерт бид нар жишээ нь ингээд хамгийн дөрөв дотор 0-тэй байг. Нөгөө хэрэглэгчийн бас нэг юм хэвцээ болчиход шүү дээ тий. Монголчуудын хамгийн их одоо хадлуулж байгаа зүйл тий. Тэгэхээр 0-тэй байг. Тэр 0-тэй болоход нь бид нар энэ MJ-лээс сүлжээнд байгаа бизнес эрхлэгчид 0-ийн өрөөгийн хилцээ. Агтаа мэдээж мөнгөний аав. Зарим нь одоо зээлэрчгэл хийж өгч юм бид нэг хоорондоо хамтрал үүсгэж явахаар чинь айгүй гоё юм байна. Би ингээд дэмжиж, би энтэй туслаад, би энтэйгээ хамтраад амар супер байгаа одоо. Жишээлбэл манай нөгөө Хаяг самбарын харцаг дизайн гэдэг компаниуд. Тэдний чинь одоо нөгөө хаягаа хийлгэж байгаа, хаягаас болж байгаа компаниудаа 50%-ийг нь урчилж аваад 50%-ийг нь ирээдүйд зээлэр төлөө ингээд гэрээ байгуулад хаягнуудыг хийж өгөөл явж байгаа. Чинь бас амар том супер зүйл байгаа. Хин нэг нь танихгүй бацах гэсэн нөмөр дээр танихгүй бол эренгүүтээ хөшөөнийг одоо сая төгрөгийн хаяг хийгээд өгч гэвэл одоо хүн өөдөөс нь гайхах нь тийм ч одоо мэдрэл муутай юм уу тий одоо үед ч бас хүн гайхах шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө холбоогоор дамжаад танилцаад явахаараа шал өөр байт юм байна. Тэгээд холбоон дээр ингээд тодорхой хэмжээгээр бид нар нөгөө нэг хүмүүсийг чинь бас ингээд сургалтаар чиглүүлээд боожуулаад бас ингээд энэ хүмүүс чинь бас ингээд нөө ертөнцийг үзэл хандлага, хариуцлага, бизнес бид нар ингээд урт хугацаанд явахын тулд ийм зүйлийг хийх хэрэгтэй байна гэдэг энэ хүмүүс ч бас тодорхой хэмжээгээр одоо бас боловсруулах одоо ийм одоо үе шаттай ажлууд хийж байна. Гэх мэтлээ ингээд яриад үйл зөндөө зүйл өгөөж насар их. Тэгээд дэлгүүр ажиллаж байгаа хүмүүс нэгдүгээр 0-тай байх, хоёрдугаарт одоо нөгөө кофетэй байх, гуравдугаарт нөгөө кофенийхоо одоо нөгөө кофе энтер авч байгаа тохиолдолд тэндэн суугаад одоо уугаад гарах тийм одоо ширээтэй байх гэдэг ийм зүйлүүдийг бид нар стандартыг гаргаж зохион байгуулад хилцэж өгч байгаа. Тэгээд мэдээж яг зардал мөнгөө дэлгүүрийн эзлүүд өөрсдөө гаргана. Зарим нэг стандартыг нь цаг хугацаатай уялдаатай ингээд хийж байгаа. Зарим нэгийг нь үнэхээр найдвартай боломжтой хүмүүст төрүүлээд хийж гин. Зарим нэг нь бол шинээр байгуулж байгаа дэлгүүрийн анханаас нь манай стандартыг аваад одоо CEO энтертэй бүр өрсөлдөхүйц бүр ингээд эднээс илүү гарсан юм стандарттайгаар зарим нь хийгээд дэлгүүрийнхаа нэрийг өгөөд ингээд цаашаа явж гин. Зарим нэг нь бол одоо ингээд боломжондоо тааруулаад үсэн 0-тай болчих, хаягаа зүгчих, тэгээ кофетэй болчих гэдэг ингээд чаавас ингээд хөөрхөн ажиллаад байгаа байхгүй.